бид нар болохоор юу гэж хэлээд байна гэхээр тархины хичээл гэж ярьж байгаа. Энэ бүтээгдэхүүн. За Солонгос улсад борлуулагдчихсан монголчууд маань маш ихээр авчирч хэрэгжилжсэн. А тэгж байгаа манай одоо нэг маструуд маань санал болгоод энэ бүтээгдэхүүн чухам монгол хүмүүс бүгдээрэнд нь хэрэгтэй гэж бид нар бараг нэгэн дугаар ойдоо тавьж оруулж ирсэн энэ бүтээгдэхүүн. За гэвтэл юунаас болж байгаа борлуулалт маш муу байна гэж байгаа байхгүй. Тийм учраас бид нар бүгдээ энэ бүтээгдэхүүнийхээ онцлог чанарыг сайн мэдэж аваад хүмүүстэй аягүй сайн тайлбарлаж өгч бүх монгол хүмүүст хэрэглүүлээсэй. Ямар нэгэн байсан цусны эргэлдэж байгаа. За хоол идэж байгаа энэ хүн болгонд хэрэгтэй бүтээгдэхүүн болжээ гэж би хувьдаа судалж ойлгосон ийм бүтээгдэхүүн байгаад байгаа. За атомын гинго натуу. Гинго гэдэг бүтээгдэхүүн навчны талаар та бүхэн яасан гинго плава гэдэг навч. Ийм нөгөө эрүүл мэндийн бүтээгдэхүүн ч гэсэн зөндөө байна. Америкийн хүн, Францын хүн, Японы хүн гинго плава навчны хандар ирсэн бүтээгдэхүүн байна. Харин атомын болохоор гинго плава навчныг нэмэх нь эсэгсэн шар буурсны ханыг хэмж өгснөөрөө онцлог бүтээгдэхүүн болгож чадсан гэж байна. За гинго плава цусны эргэлтүүдийг болохоор зөв яг нь хэвэн болгох нэ. Ялангуяа цусны эргэлт сайжруулахч яг ой тогтоом сайжруулдаг гэж байна. За вений судсанд ялангуяа илүү сайнаар очиж үйлчлэгээ гэж бичсэн байдаг. Гинго плавагийн талаар бичгтэй. За тэгэхээр тархины үйл ажиллагааг идэвхжүүлж чаддаг ийм бүтээгдэхүүн байх нь. За найрлагтай одоо байхын гаралтай идэвхжүүлэгч нь бидний анхаарал санамжийг төвлөрүүлэлтийг яг нэмж өгнө. За ийм бүтээгдэхүүн. За гинго плавагийн хэрэглээ болохоор дэлхийд дахин маш их болсон. Одоо ерөөсөө гинго плава ялангуяа юуны дараа коронавигийн дараа маш ихээр одоо модонд орж хэрэгжилж байгаа бүтээгдэхүүн гинго плава навчны ханд. За энэ нь яг ингэхээр цусад бүлэглэх буюу цусны өтгөрлөөс сэргийлнэ гэж байна. Өтгөрсөн цусыг яг нь шингэлэх үйлчлийг үзүүлнэ гэж байна. За өнөөдөр би эмч биш мөртлөө ингэж яриад байж болохгүй. Гэхдээ бараа бүтээгдэхүүнийхээ онцлог шандрын судалгаа орчуулсан учраас би та бүхэнд одоо ингэж зоригтойгоор ярьж байгаа шүү. За тэгэхээр дэлхийн хөгжилтэй орнуудын хувьд болохоор зэрэг хүнсний нэмэлт бүтээгдэхүүнийг ерөөсөө өвчлөөс өмнө хэрэглэе гэдээ одоо хэрэглээд байна шүү дээ. Бидний урдны эдгдэг хэрэглэдэг байсан одоо нөгөө шин тэжээл одоо витамин авдаг зүйлс маань аюу одоо хомс болчлоо. Ялангуяа монголчууд за ямар зүйлийг хүнсэндээ хэрэглэдэг үлээ. Одоо хүнсний материал мах хэрэглэн, төмөс хэрэглэн, гурил хэрэглэн, будаа хэрэглэн. За нөгөө гурилаа талах болгоно. Бүү одоо махтайгаа хойлоо бүү золгоно, хуушур болгоно, хөвөн болгоно, гурилдашил болгоно. За ингээд бидний хэрэглэх маань гурилгүйгээр нэг ч өдрийг авч чадахгүй. За өнөөдөр гурилын мэдээгүй юм байна уу? Нэг ч гурилын амнаа хийгээгүй. Талхны өдөс ч юм уу одоо ямар нэг юм. За хоёр хүн байна. За тэгэхээр бид бүхний маань яг ч монголчуудын маань хоолны зуршил тийм байгаад байна. Тийм ээ байгаа зүйл маань үр тариагаа тариад гурилаараа байгаад байна. Амттай гурил байгаад байна. Тэгэхээр ихээс үш яг гэхдээ бид нар буцаагаад нөгөө хэрэгэлсэн зүйлээ буцаад биднэрт шимтэж болох тал дээр нь ахаад анхаарахгүй болохоо болчихсон байна гэсэн. За энэ гинго плава гэдэг гайхамшигт уран бол урд нь амжилттай хэлбэр би яг энэ нөгөө компани танилцуулгыг бүтээгдэхүүний танилцуулгыг хийж байсан. За Хирошимагийн цөмийн дэлбэрэлт. Энэ дэлбэрэлтийн үед ерөөсөө тэр тухайн одоо орчинд хэдэн километр гэнэ одоо нэг ч аль бит үлдээгүй. Бүгд ингээ оронгоор ирсэн. Хирошимагийн цөмийн дэлбэрэлтийн үед. За тэгэхэд юу үлдсэн байсан бэ гэсэн чинь 24 оны 8 сард очоод ахад 9 сард дэлбэрэлтийн эргэн тойронд нь судалгаа хийгээд явсан чинь 8 ширхэг мод ирүүлээрээ за дээрээс нь цэцгэлж навчлахад бэлэн харагдчихсан гэж байгаа байхгүй юу? Цөмийн дэлбэрэлтийн дараа. За тэгэхээр эрүүл сургууль ургаад бүр нахиалаад ирсэн гэж сар гарны дараанаас. Тэгэхээр энэний гайхамшигыг дэлхийгээр гайхаад гинго плава гэдэг чинь яг нь цөмийн энергит хүртэл өртөхгүйгээр өөрийгөө цэвэршүүлэх чадвар өндөртэй мод юм байна гэж хүлээн зөвшөөрөнгүүтээ одоо Японд энэ хэдэн бодууд нэг сүмийн 2000 жил болсон бодол гэх 1000 жил болсон бодол гэх нэг байшингуудын дунд нөгөөдөлөө ингээд тахилчтай байж байгаа. Одоо очоод Японд очиж үзчихсэн хүмүүс баг аялаар очих бол энэ гинго плава модыг чинь танад үзүүлж магадгүй юм байна. За тэгэхээр судасны уян хатан чанарыг сайжруулах хамгийн дэмжлэг үзүүлдэг байх нь цус шингэлэх үйлчлэл үзүүлдэг байх нь тэгэхээр биднэрт хамгийн хэрэгтэй. Өөр тастай хоол иддэг,
хүмүүсийн иддэг нөгөө юу гэдэг вэ? Глютентэй зүйл аюул хийдэг байгаа байхгүй. Глютентэй зүйл. Будаа глютентэй, гоорос глютентэй. Тэгэхээр тэр глютен чинь бидний яг нь судасны уян хатан чанарыг муургаад байна гэсэн үг. За дээрээс нь сахартай болгоод байна гэсэн. Сахар гэдэг чинь юу вэ? Ерөөсөө судасны дайсан болчиход байгаа байхгүй. За тэгэхээр монголчуудын хувьд одоо хавдрын өвчлөөр их хөвдөд байна. Сахаргүй хүн за баг ерөнхийдөө сахаргүй хүн нь сахартай хүнээсээ цөөхөн болчиход. Энэ тохиолдолд бид нэр яг гэхээр цусаа урсаж байгаа цусаа хамгийн хэвийн эрүүл байдлын төлөө бид нар өөрсдөө хичээл өрөөлдөж ирсэн зөвлөгөөгөө өгөөрэй гэсэн үг. За тэгэхээр юу маш хүчтэй антиоксидант буюу биеийг цэвэршүүлэх үйлдэл үзүүлдэг байна тийм ээ. За дээрэс нь энэ чөлөөт радикалууд гэж та нар сонсноо. Чөлөөт радикал гэж бидний хөгшрүүлээд байгаа арсын мөн үрчилгээд байгаа бидний одоо ингээд нэг өнөөдөр 20 жилийн өмнө би ч одоо 50 хэд настай байгаа шүү дээ 57 8 хүрчтэй. Тэгэхээр би 47 8-тай юм 37 8-тай зураг авахаар одоо ч юм уу тэнгэр газар шиг хоёр өөр хүн байгаа тийм шүү дээ. Хичээгээд нэг хичээгээд яваад нэг хичээгээд байгаа боловч яалтчгүй зам ясаар хөгшрөөд. Тэр яг юм бэ гэхээр чөлөөт радикал гэдэг зүйлээс бид нар хизээч яаж чадахгүй зогтож чадахгүй бидний энэ орчин тойронд байсаар байгаа байхгүй. Тэгэхээр тэр чөлөөт радикалыг хамгийн ихээр бидний биеэс гаргаж өгдөг зүйл маань яг нэг гингаблоба буюу энэ НАТО буюу эсэгсэн шар хуурцны ханд байх гэдэг юм байна. За тэгээд НАТО энэ нэг эсэгсэн шар хуурцны талаар Японд бол ерөөсөө та бүхэн мэдж байгаа шүү. Мисо шүлгээр ихэд эсэгсэн шар хуурц байна. Тэгэхээр Японууд бол энэ гингаблоба энэ НАТО эсэгсэн шар хуурцыг бол маш их хүнсэндээ буюу өдөр тутмын хэрэглээндээ хэрэглээд байгаа. Тэр хүмүүс чинь залуу сэргэлэн хөнгөн шингэн яваад байна шүү дээ тийм ээ. Тийм учраас биднэрт мэдээж зүгээр энийг гэж бас хэвтээд байж болохгүй дасгал хөдөлгөөн хийх ёстой. Тамирчин өчтөр хизээвс нэг воркшоп болоход нэг ихч байсан шүү дээ. Тийм сууж ах шиг тийм 80 хэдэн настай тамирчин гээд би тэр ихчийг хараад бүр өөрөө ирэхгүй бахарсан. За би одоо 10 хэдэн 20 хэдэн жилийн дараа нөгөө ихч байж чадхаа болов машин унаад явж чадах юм болов гэж бодож ирсэн байхгүй. Тэгэхээр хүний хөдөлгөөн одоо нөгөө хүмүүжлтэй байх гэсэн үг чинь бас өөртөө тийм ээ. Тэр байдал хэрэглээ энэ дээр хүн болгон зөвлөгөө өгөөд бид нараас мөнгө олох боломжтой энэ боломж байгаа дээ. За гингаблоба цусны эргэлт сайжруулсан, ой санаанд сайжруулсан, тархины цусан амжийг сайжруулах буюу тархины тэжээл гэж байгаа. За дээрэс нь өдөрт нэг ширхгээр удаг учраас 2 сарын хэрэглээтэй байгаа Монгол улсад 88 мянган төгрөгөөр борлуулагдаж байгаа. За тэгвэл судалгааны үр дүн ийм байгаа. Энэ хамгийн чухал шүү. Цус өдгөрөс мэдээлэл буурсан гэдэг. Энэ болохоор атомик компани сайтн дээр буюу сургалтын одоо нэг PPT-нууд байгаа. Яг тэрийг би орчуулсан тавьсан байгаа. Тийм учраас цусны одоо энийг яг юутай бодиттой гэж үзэж болохгүй судалгаатай байж. Цус өдгөрөлтийг мэдээлэл буурсан судасны ханын уян хатан чанар энэ хамгийн чухал. Сайжруулсан цусны зөөрөнтэй чанар мэдээлэл буурсан. За дээрэс нь үг өнгөний санах ой санамж сайжирсан. Үг өнгөний санах ой санамж сайжирсан. Арсын санах ой мэдээлэл сайжруулсан. За би түрүүн танаас хэлэхдээ юу вэ? Хүүхдийн арьс нурсан чинь гэсэн чинь нөгөөхөө сандвэ. Нөгөө нуурах гэдэг үгээр санахгүй байгаа даа гэхээр надад бас үгний арьс санамжаа сайжруулахын тулд гингаблоба басаад хэрэгтэй болоод ирсэн байгаа гэсэн. Би тэгтээ байнга ууж танилтаа одоо хүртэл. За тэгэхээр ой санамж муудахаас өмнө зайшгүй бид бүхэн яах нь тархины тэжээл буюу цусныхаа эрүүл мэндийг бүгдээрээ сайн хамгаалах хэрэгтэй. Ерөөсөө цуснаас шалтгаалаад бүхэл өвчин одоо үүсдэг гэж яриад байдаг болчихлоо шүү дээ. Тийм учраас бидний цусыг сайнаар хамгаалах хамгийн гол нь нөгөө бий болгосон цусыг маань сайн гүйлгэж чадах тийм ээ. Очих эрхтэн системийг маань цусаар хангаж өгдөг судснуудынхаа эрүүл мэндийг хамгаалахад энэ бүтээгдэхүүнийг ихээр хэрэглээрэй. За дээрэс нь эндээ бичсэн байна тийм махан хэрэглээ хоолны хэрэглээ өндөртэй хүн түргэн хоол инстант хоолны хэрэглээ ихтэй хүн цусны эргэлт муу хүн гар хөлн дараад яваад байдаг хүн тийм ээ. Нүдэ байн анивчдаг хүн гинэ. Тэр чинь хүртэл цусны эргэлт муудаагаас нүдэ бас амар анивчаад байдаг гэж байна шүү дээ. За дээрэс нь физиологийн төвчл жиг байхыг хүсдэг хүмүүс маань энэ бүтээгдэхүүнийг хэрэглэх нь бид бүхэн санал болгох нь. За тэгэхээр та бүхэн ерөөсөө гингаблоба гэдгийг авч маш их хэрэглэж байгаарай гэж би санал болгох гэдэг байгаа байхгүй юу? Манай анхны хувьд болохоор зөвхөн зүрхний ишмэ гэдэг онш тавигдаа болох гэдэг шүү. Анго хийлгээрээ гэхдээ одоохондоо анго хийлгэх яг шатандаа болоогүй байна. Ингээд нөгөө нэг давхрын шатаар ингээ өгсөө биш хоёр давхрын шатаар өгсөд гараад ирэхээр яг энэ цээжин дээр ингээд өвдөд идэг гэдэг. Тэгсэн чинь тэр нь болохоор зөвхөн нөгөө ишми буюу нөгөө зүрхний юу гэдэг юм бэ одоо
одоо хаагдчихдаг шүү дээ. Гэхдээ тийм зүйл болох магадлал өндөртэй байна. Та энэ тарай хийлгэргээ 7 хоногийн энэ тарай өглөө дараас нь араас нь зөвс эмч зөвсөн чи юу гэсэн бэ гэсэн чинь омега 3-ыг зөвлөжлээ. Гинга блаба гэдэг хандыг угаараа гэдэг нэгээр эмэлгийг зүрхний төвийн дарга зөвлөсөн баггүй өөрөө. Бүр тийм хүн бүр гинга блаба болж угаараа гэдэг. За тэгээд гут би чи яах вэ? Надад бэлэн байгаа учраас за энийг уугийн гутлаа баахан судалсан. За нөгөө баахыгаа батлаа ачхдаг гэж. За өдөрт хэдийг уух вэ? Эрүүл хүн нэгийг уух юм бол өвдсөн хүн байгаа шүү. Энд нь өвдөд байгаа хүн хэдийг уух юм бэ гутлаа ууд сунсан чинь өдрийн 240 мг уух боломжтой. Ушаа 2400 мг хүртэл уух боломжтой гэсэн байгаа. Манай гинга блаба чинь хэлвэ гэхээр 500 мг-тэй байхгүй нэгийг уух. Тэгэхээр би та 4-ийг уугаад үзье. Одоохондоо ямар гарцтай биш ээ 4-ийг уугаад үзчихээ. Тэгээ 1 сар уучаад дараа нь одоо нэг эвчийнхаа зөвлөгөөг аваад яваад байгаараа гэсэн манайх 7 хоног уусан энд нь өтгөө барьж гэсэн байхгүй юу? Омега ууж, хемохим ууж, за тэр манай ах бол ерөөсөө атомыгаа бүр ингээ бүтэн зэрлэгдсэн юм байхгүй юу? За дээрэс нь эрэгтэйчүүдийн витамин ууж, за сахарны юм ууж, нөгөө ч юу гэж хэлээд ингээ бүгдийг л уудаг юм. Тэгэхээр тэр болгоны үр нөлөө байна. За дээрэс нь яг энэ төвдөд байсан гинга блаба уусны дараа нь өтгөө барьж гэсэн юм. Тэгэхээр одоо хэмжээндээ явж байгаа анго хэрэглэх шаардлагагүй байгаад байна гэсэн. Тэгэхээр нөгөө эмч маань одоо амарч байгаад ирж байгаа үзүүлэх ямар болсон байх нь гэдэг чинь бүр бодтой ингээд нөгөө юунд очиж зураг авах байсан. Нуруу антигээр байгаад байна шүү дээ. Тэнд очиж зураг авахад таны зүрхний хоёр судсан дээр шохоожил үүссэн байна гэж хэлжсэн баггүй. Тэгэхээр тэр дээр нь одоо юу болдгоо болсон байна вэ гэдгийг би харж байгаа дараагийн сургалтын дээр хэрвээ би гинго блаба хемохимийн талаар ярихдаа тэр одоо юуны шинжилгээнийх нь үр дүн өөрч гарсан байна уу гэдгийг би бодтойгоор тавтанд үзүүлэхийг гэж байна да. За баярлалаа. За тэгээд маш их одоо бүхний хэрэгтэй. Зөв сонголтыг хүмүүс аягүй сайн зааж өгөөрэй гэдэг аахгүй. Зөв сонголт мөнгөө төлж штэ. Гэхдээ ашигтай юу гэх юм хоцлын авт хийж чадах шаардлагатай байгаа. За миний нэг таньдаг хүн за MSN буюу нөгөө өвдөгний үеийн өвдөд байдаг хүмүүс уудаг штэ тийм ээ. Тэрийг уудаг гэсэн чинь за тэнд нэг 120 мянган төгрөгөөр 5 мянган ширхэгтэй заажуулаад танаа хараа хэм үнэтэй мэдаа гэж хэлж байгаа байхгүй. Тэгээ би их чинь хоёрыг авч уучаад одоо хэвдэх сардаа гэж яваа 5 мянган юм уу гэдэг чинь одоо тийм юм уу гэдэг чинь бас нэлээд их уун штэ тий. Хичнээн сар уучлаа өдөрт арай 8 гиг байгаад уудгаа гэдэг байхгүй юу. Тэгээ би хэлсэн. За одоо та одоо арай өөр маягаар хоцлон авалтаа сонгож хийж байгаарай. Их байлаа гэж хямдхан байлаа гэж бас яг чанар байж чадахгүй ч гэж магадгүй шүү. Тэгэхээр Atomic компани дэлхийн 57 улс 120 мянган улсад борлуулагдж байгаа хүлээн зөвшөөрөгдсөн бүтээгдэхүүнүүд борлуулж байгаа учраас итгээд хэрэглээрэй гэж зөвлөсөн байна. Тийм учраас та бүхэн ч гэсэн өөрсдөө хэрэглээд бусдыг хэрэглээг өдөр болгоорой. За баярлалаа.